За үүнийг дагаад эрүүгийн хууль болон захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орж байна. Хариуцлагын асуудал бол энэ хоёр хуулиар тодорхойлогдно. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг ойлголтыг нэлээд өргөн агуулгаар авч үзсэнтэй холбогдуулан бие махбодын сэтгэл санааны эд хөрөнгийн дарамт зөөр байнга учруулсан үнэтэй хариуцлага хүлээх хамгийн ихний эрх зүйн орчин бол захиргааны хариуцлагын тухай хуулиар яригдана. Эхний тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч этгээдэд захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. За мөн энэ баривчлах шийтгэлийг дагалдаж зан хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт нөлөөллийн арга хэмжээг мөн энэ хуулиудаар тодорхойлсон. За хүчирхийлэл гэдэг зүйлийг удаа үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд орсон байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 3 ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтэй ажиллагаа явуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн ийм л эрх зүйн орчин бүрдсэндээ